Хөөе охтуудаа та нар ингээд явж чадахгүй нөрөөнөөс Криси гар. Криси маширтай. За энэ дэр гараад. За нэг хай гэж хэлчихэд ингээд за одоо чи явж чадахгүй. Одоо чи камер руугаа явж чадахгүй. Би энд жоох юм хийгээд идэх үү. Чи хажууд ингээд гүүгээд ахарч ийн айгу хэцүү чанга дууж юмэтэй байгаад байна. Christmas. Хөөе. Надруу. Чи тэр муужитайгаа тоглож болно. Надаас жоохон зайтай тоглож болдгоо юм уу? Заавал миний хажууд тоглох хэрэгтэй юм уу? Би өрн тогтмол уйлралтай нэг удаа ч юм уу тий хэдэн сартаа нэг удаа маш итгэвтэйгээр уцаа цэвэрлдэг тийм хоббитой төрлийн хүн байгаа. Уцаа цэвэрлэн гэдэг нь доторх хамаг хэрэгтэй хэрэггүй аппликейшнуудаа устгаад тий хамаг юмаа л ер нь устгадаг л тийм хоббитой л тоо. Тэгжиж ер нь ингээд энэ гар утасны хэрэглээг арай нэг минимал түвшинд барьж чаддаг байхгүй юу? Тэгээд хүн чинь бас байнга минимал байж чадна гэж байхгүй. Байнгын дижитал минималист байна гэдэг чинь их хэцүү төсвөр төвчээр. Тэгэл яг ингээд нэг уцаа цэвэрлээд хэсэг ингээд нэг цэвэрлэгдсэний дараа хэсэг сайхан явдаг байхгүй. Тэгж байгаа л хэдэн сарын дараа буцаад нэлээд олон цагаар уцаа үздэг болчихсон байдаг. Яг одоогийн байдлаар ч гэсэн би тэр режимэнд буцаад орчихсон байгаа учраас шинэ он гарч байгааг тохиолдуулаад та нартай хамт уцаа цэвэрлээд буцаад ингээд арай сайхан уцтайгаа нэг тийм эзэн бүтээгдэхүүн гэдэг юм харилцаатай болмоор байгаа байхгүй. Эн чинь би бол энэ уцсныхаа эзэн нь эн чинь миний зүгээр түүл байх ёстой шүү дээ. Хэрэглэх түн. Ихэхгүй л байна л да. Миний эзэн болчихсон юм шиг байгаад байгаа байхгүй. Тийм болохоор буцаад ирэх мэдлэг олж авцгаая. Тэгээ энэ видеог бүтээхэд туслан дэмжин хамтран ажилласан Unitel компанийханд баярлалаа. Тэгээ та нар маань Unitel app-ыг утсан дээрээ татаж аваад хэрэгэлдэг хэмээн найдаж байна. Unitel app бол яг Unitel-ийн салбар дээр очиж дугаарлах шаардлагагүйгээр бүх үйлчилгээг авах боломжтой цогц аппликейшн байдаг шүү. Та нар маань ухаалаг үц хэрэгэлдэг л бол Unitel-ийн хэрэглэгч мөн л бол Unitel app-ыг заавал утсан дээр татаж аваад хэрэглэж байгаарай. Тэгээ тэр дундаа өнөөдөр би дугаар хадгалах болон дугаар шилжүүлэх үйлчилгээг бас та нарт санал болгомоор байна. Заавал салбар дээр очих шаардлагагүйгээр Unitel-ийн аппликейшн дотроос та одоо завгүй байхдаа уцаа унтраачихсан байхдаа авч амжаагүй дуудлагаа өөр дотны хүнийхээ ч юм уу гэр бүлийн гишүүнийхээ руу шилжүүлэх боломжтой тийм дугаар шилжүүлэх үйлчилгээг аппликейшнээс шууд авах боломжтой. Мөн мэдээж бас авах боломжгүй байсан утас унтарсан байх хооронд залгасан дуудлагыг мөн дуудлага хадгалах үйлчилгээг идэвхжүүлээд авах боломжтой байгаа шүү. За тэгээд видеогоо хамтдаа эхлүүлцгээе. Видео эхлэнэ гэдэг чинь ерөөсөө утсан дээр screen record эхэлнэ л гэсэн үг л тээ. За надад миний утасны дэлгэцэн дээр бол одоо 3 нүүр байгаа. Яг ингээ харьцуулаад харахад гайгүй амархан бага юмтай юм шиг харагдаж магадгүй л тээ. Яагаад гэвэл би ингээ дэлгэцээ дүүртлэн аппликейшнууд хийдэггүй. Ер нь ингээ дэлгэл нүүрээ айлуулах иймэрхүү хоосон байлгыг хийчээдэг. Тэгээд энэ харж байгаас миний энэ ойрд хэрэгжилж байгаа screen time 2 цаг 46 минутын дундажтай байгаа байхгүй. Үгүй өнөөдөр эн чинь өнөөдөр ах гэсэн үг үстэй. Тий өнөөдөр аль хэдийн 2 цаг болж байхад 2 цаг 50 минутын туршид уцаа авчихсан байх шүү дээ би. Яг ийм байгаа болохоор би ингээд тэгээд daily average өдрийн дунд чинь бүр 3 цаг гарчихсан. Яг ийм байгаа болохоор энэ видеог хийх хэрэгцээ надад аюух байсан байгаа юм л та. 22 ондоо арай энэ 2-3 цагаа хамаагүй багасгахын төлөө. За хамгийн эхний нүүрнээс эхлэе л да. За notes бол энэ ийм том widget-ээр ороод ирчихсэн байгаа. Notes дээр бол яриад байх юм байхгүй. Миний хамгал амьдрал, хамгал notes, хамгал юмнууд байгаа. Notes-ыг оруулах шаардлагагүй. Ер нь эхний нүрийг нэх оруулах шаардлагагүй гэж бодож юм. Энэ зочил менежер болохоор миний вебсайтаа удирддаг дашборд байхгүй юу? Миний Отор холон цэг вебсайтаар та бүхэн зочилдог бол тэр сайт дээр хийсэн одоо та нарын үйлдэлийг би энэ зочил менежерийнхаа аппаар шалгадаг, нөгөө талаас нь хардаг гэсэн үг. За Google Keep байна. Google Keep дээр бол би өдөр тутмынхаа to-do list-ийг хийгээд
чеклээд явцдаг. Тэр нь надад айгүй амар байдаг. Тэгээ Google би энэ Google-ийг байн өдрөө болох ашигладаг. Хамгийн мандас хайдаг. Хүмүүс шууд нөгөө Safari юм уу Chrome ашиглаад идэм билээ. Би бол хизэж тэгдгүү дандаа л Google л ашигладаг. Тэгээд Gmail, тэгээд Photos. За тэгээд доотлын хэсэг дээр болохоор дуудлага, message, camera, Spotify орж ирсэн байна. Тэгээ энэ хоёр хамгийн чухал байнга харахад хэрэгцээтэй байдаг зүйлсээ ингээд том widget-ээр оруулаад ирчихсэн. Нэг нь бол мэдээж нөөц, нөгөөдөг нь болохоор миний одоо батарей цэнэгнүүд, гар утасны батарей, AirPods чихвчний маань батарей. Тэнгүүтээ энэ хоосон цэг дээр нь iWatch гарч ирдээ. Тэгээд одоо өндөр астан баг. За энэ нүүр бол гайгүй байна, цэвэрхэн байна гэж үзээд энийг ингээд орхичихъя. За хоёрдугаар нүүрэнд болохоор за бас нэг хоролдоод байх зүйл бол алга. Эхний энэ томоор гаргасан видеот дээр болохоор яг миний өдрийн одоо утасны хэрэглээ тэгээ хажуу талд нь TikTok-ыг бүр 1 цаг 20 минут үзчихсэн байдаг шүү. Тэгээ TikTok ингээд идэм аа нэг үзэхээр ингээд идэх байхгүй. Тэгээ Instagram хажууд нь YouTube Studio, YouTube-ийнхаа коммент хамаг эндээс хардаг. Хамгийн цэвэрлэгээ хэрэгтэй хэсэг л энэ л байгаа юм л да. Энэ нүүр. За энэ нүүрэн дээр эхлээд бол миний цаг агаарын widget орж ирж байна. Энэ цаг агаарын widget айгүй таалагддаг. Яг гадаа ямархуу температуртай байгаагаас шалтгаалаад энэ бас өөрчлөгдөд байдаг. Гадаа гоё нартай байвал гоё нартай сааны болол гадаа цас орж ивэл цасан ширхэгтэй болж болоо. Тэгээд шүн болохоор мэдээж харахгүй болчихдаг. Энэ нь айгүй гоё харагддаг. Тэгээд том болохоор бид хоёрын зураг одоо гарчихсан байгаа. Энэ бол фотог би ингээд видеод олгочихсан байхгүй. Тэгэхээр миний фотос дотор байгаа зурагнууд ингээд рандомаар ингээд ээжлээл харагдаал байдаг гэсэн үг одоо. За social media руу ороод Facebook, IGTV надад хэрэгтэй юу? IGTV-г би бол хизээч дотор нь орж үздэггүй. Зүгээр хаяа нөгөө IGTV дээр юм постлох болвол аппликейшнаар ашигладаг болохоор за яг байж. За YouTube Zoom хаяа хэрэглэн, Medium, M+ дээр ном уншдаг. M+ дээр ном уншиж, аудио ном сонсож болно. Энэ дээр бас миний 2 ном хоёлоо байдаг байгаа шүү. Та нар хүсвэл M+-аар миний Year to Remember, Girl in My Mirror гэсэн 2 номыг унших, сонсох боломжтой. За podcast надад хэрэггүй дээ нэр шүү. За 21 онд ашиглаагүй юмыг би 22 онд ашиглах уу? Үгүй л баг. Тэгэхээр podcast app бол за дараа тэгж байгаа дараа podcast сонсдог болохоор сонсъё. Netflix бас утсан дээр байх ямар ч хэрэггүй. Компьютер дээр зурагтан дээр байгаа. Netflix утсан дээр хэрэггүй. Би энийг эмнэлэгт дэвтэж явахдаа Netflix үзэхэд татсан баха. За Business Suite бол Facebook-ийн пэйжүүдийнхаа мессежийг хэрэгэлдэг. Энэ бол хэрэгтэй. Skillshare хэрэглээж гулаа. Би ч бүтэн жилийн эрхийг $30 чөлөөд авсан шүү дээ. Тэгснээ үзээгүй, ганц ч хичээл үзээгүй. Сонин юм би. Айгүй Skillshare-ээр хичээл үзнэ гэж авсан. Энийг ер нь ойрхон тавь. Энд гаргаад ирчихв. За яж гэсэн энэ игнэнд оруулаад тавьчих юм. Тэгэж ингэж ил гарахгүй бол би нэг яг мартаад байгаа юм байна л да. Нэг л нүур байг л тэ. Тэгээд өнгийг нь ижилсүүлээд энэ ихний игнэнд улаан өнгөтэйнүүд орог. Хоёрдугаар игнэнд цэнхэр өнгөтэйнүүд орог. Тэгээд за social media. За education гэдэг хэсэг дээр болохоор энэ linguistic би бас бол мөнгөний төлөө татаж авсан юм. Франц хэл сурдаг аpp. Миний хугацаа дуусчихсан юм байх та. Хэрэглээгүй байж ийснэ хугацаагаа дуусгасан юм биш үү? За тэгвэл угаасаа өнгөрсөн одоо байли устгая. За Duolingo байж вэ? Duolingo хаяа хэрэгэлдэг юм аа. VPN-ыг устгах ч идэх үү энэ угаасаа хэрэггүй би VPN хэрэглэхгүй. Files, Goodreads, Flow. За Files-ийг ч гэсэн устгах ч идэх үү like би одоо хүртэл ашиглаагүй юм аа. Одоо хизээний ашиглаж сурахгүй байх л гэж бодож байна. Goodreads, Flow эдгээр бол байжиг. Elevate болохоор юм нөгөө нэг mind gamer хүү ахгүй жоохон тийм тарих хөгжүүлэх тоглоомнууд байдیں۔ Энэ бол айгүй хөөрхөн. Энийг бас би хөдөлж авсан санагдаад байна юм. Гэтэ одоо дууссан баг дөө. За lifestyle дотор Yubic app хэрэгтэй.
TokTok хэрэгтэй хоол захиалж идэнэ. See Mongolia за яг бэжиг Look TV хэрэгтэй киногоо үзнэ. Tok хэрэгтэй. Unitel app хэрэгтэй. Unitel app руу орж байгаад та ихэд шууд ингээд энэ хажуудлын тохиргоо хэсэг дээр U-point руугаа ороод тэгээ U-point оноогоо ашиглаад одоо нэгж дата багц нэмэлт үйлчлэх юм үйлчлээд U-point-оор эндээс идэвхжүүлж болдог байгаа шүү. Тэгээ нөө дуудлага хадгалах шилжүүлэх маань энд байгаа. Би болохоор энэ roaming-ийг тэгээд давхар дуудлага яг одоо бол идэвхжүүлчихсэн байгаа юм аа. За U-point-ийн app байна. Батхүлгийн app. За энэ бол хэрэггүй дээ нэр шүү. Taxitio app-ыг бол хэрэгэлдэг байсан. Одоо ч гэсэн энэ хэрэггүй нэр. За Tomyo-гийн app одоохондоо нэг хэрэглэхгүй байна. Үнгүү цэгийн мэнэс хаяа бас юм хард юм аа. Аригания дээр орохоор энэ нүгээр хоолоо иддэг. Ийм Mongolia хэрэгтэй, нийгмийн даатгал хэрэгтэй, PP box хэрэгтэй, интернет хэрэгтэй. За окей. За энэ бол хэрэгтэй юм байна. За finance хэсэг дээр most money, голомтонг, super app, e-баримт, богдих, тэгээ simple тэгээ lend юм байна. Яг одоохондоо ч надад super app, lend 2 хэрэггүй дээ. Дараа хэрэглэхээрээ татаад авчих. Богдих ч надад хэрэггүй дээ. Миний картын хугацаа дууссан. За фотосын видеос дотор Visco байна, Canva байна. Canva-г би компьютер дээр хэрэглэж дэмж утсан дээр байх хэрэггүй дээ. За бас хэрэгтэй тийм аа. Snapseed, за Lightroom-ыг бол би хэрэглэж чадахгүй юм билээ. Хэдэн удаа л утсан тэгээд нэг сонирхол татаагүй тэгээд Lightroom-а болчих идэх. Энэ paper чи юу лээ? За болдвол гоё л байх тань ч одоо би санахгүй байна. Тэгэхээр устгачих идэх. Collect болохоор WeTransfer-ээр ирсэн зураг юмнуудыг өөртөө татаж авдаг. iMovie хэрэггүй, надад хэрэггүй. Clips хэрэггүй. Picsart надад хэрэггүй. Picsart фото гэдэг дээр нь subscriptionтэй байж идэг шүү. Харин ингээд app татаж авснаа тэрэн дээр мөнгө төлснөө тэ мартчихдаг байхгүй. Cancel subscription болчихдгүй. Giveaway pic хэрэгтэй, lens body хэрэгтэй, photo timer хэрэггүй. Lens body байж хаад photo timer хэрэггүй шүү. Facetune хэрэгтэй, CapCut хэрэгтэй, PS Express хэрэггүй. Camera Connect хэрэгтэй. Canon Camera Connect ч нөө Canon-ийнхаа камернаас шууд зураг, видеог өөрийнхөө утсан дээр татаж авдаг байхгүй юу? Тэгэхээр айгүй зүгээр, айгүй хэрэгтэй байдаг байгаа. Lifestyle руу орлоо. Lifestyle дотор Google Home хэрэггүй. Манай Google Home болдог утсан дээр байгаа. Drive хэрэгтэй, Docs хэрэгтэй, Safari хэрэггүй. Safari-г хэрэглэхгүй байгаа. Google Maps хэрэгтэй, App Store хэрэгтэй. За ингээд аппликейшнуудаа бол хангалттай устгалаа гэж үзье. Одоо болохоор бас миний байнга хэрэглэдэг, байнга тохируулдаг зүйл болохоор Do not disturb mode байхгүй юу? Хамаг notification-уудыг яг тодорхой цагийн хооронд хаадаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол дэшээ ингээд focus mode дотор Do not disturb гэж байгааз. Тэгэхээр энийг ингээд ороод харах аваас шууд ингээд заагаад өгчихсөн өдөр болгон орой 10 цагаас өглөөний 7 цагийн хооронд энэ автоматар энэ Do not disturb гэдэг мод руугаа ордог. Энэ үед болохоор яг хаа дуудлага орж ирж болно. Энэ над руу залгах юм бол би харна, сонсно. Мессеж өчгөх юм бол харна, сонсно. Өөр бүх одоо notification-ууд унтраастай байгаа. Instagram-аар бичээд, Facebook-аар бичээд би тэрийг харахгүй, сонсохгүй гэсэн үг байхгүй юу? 10-аас 7-гийн хооронд. Тэнгүүтээ бас хамаг юмныхаа notification-ыг унтраах хэрэгтэй. Settings руугаа ороод, notification руугаа ороод, одоо ерөөсө хамаг юмны notification надад харагдаад байгаа байхгүй юу? Хамгийн их харагдаад байгаа чи юу лээ? TokTok-оос надад notification ирээд байгаа. Тэрийг болов идэх үү? Ер нь их notification-уудыг унтраачихсан тэгээд өөрөө орж харж байж л сонгоно гэсэн үг байхгүй. Тэрнээс биш. Зүгээр байж хахад л тэр чинь тэгээд шүү хулаа. Эн чинь ийм юм болоод байна гэд яаж хахад бүр яг ингээд яг нэг юм хийж хахад айгүйх notification орж ирээд идэг штэ. Бүр яг мэдсэн юм шиг. Instagram-ийн notification-ыг унтраачих үү? Тэгэхгүй бол Instagram бас айгүйх юм явуулт юм аа. За нэг цэвэрлэгээ нэг юмрхүү дөө. Хамаг юм устгаад notification-ууд унтраагаад Do not disturb-а залгаад. За тэгээ орой болохоор утасныхаа гэрлийг багасгаад унтраагаад яаж болно л доо. Та нараас гар утасныхаа хэрэглээг бас жоохон бодолцож үзээрэй.
Ядчил одоо хэдэн цаг яг ямар аппликейшнийг хэрэглэж байгаагаа бас нэг анзаараад үзээрэй. 22 онд бүгдээрээ бас гар утсаа арай ухаалгаар ашиглацгаан шүү. Тэгээд шинэ видеотой хамт байсанд баярлалаа. Улан байлаа баяртай.